За сайн байцгаана уу? Counter Strike тоглоомны түүхэд дарсан нийт 42 төдийн кейс байдаг. Тэднийг нь бүгднгээс наадмаар орон задлж байгаа контентны 10 дотоод дугаар танаас одоо хүрж байна. Энэ удаагийн дугаараар болонгоо тайтл дээр бичсэн байгааг та анзаарсан байх. Тэгээд Danger Zone case-нээс 10 задлж байна. Тэгээд Danger Zone case дотор юу гэдэгт хэдүүлээ танилцсан. Drop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтл, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За Danger Zone case-нээс 10 түлхүүр авна. Тэгээ энэ кейсний болонгууд ер нь бол юу юм бэ? $1.5 үнэтэй. Тэгээд түлхүүртэйгээ нийлээ $4 нийтээ $40 гэсэн үг. За тэгээ энэ кейсний түүхээс их юм бол ер нь 2018 оны 12 сарын 6-нд гарч ирсэн кейс байна. Modest Threat. Окей. Oxide Blaze, окей. Wood Fired, Magnesium, окей. M4 дундаа хамгийн хямдхан бүртлээвийн давгүй скинүүдийн нэг. Black Sand, Danger Close, Fobar, Scavenger, Signal, окей. Улаан лоодотонд аны авч ирсэн санаж байна. Pipe Down, Nevermore бас улаан лоодотны скин байна. Flashback. Тэгээ энэ бас float-оос хамааралтай юм шиг байна. Энэ нэг чирнэлжбайгаа скин яг үнд ийм их биш, яг үнд улаан их үедээ санагдаад байна. Тэгээ flashback байна. Окей. Born to Clutch гэвчсэн байна. Тэгээ Momentum, окей. Ягаа скин дундаа жоохон яа скин. Тэгээ Mecha Industries, окей. Everyone knows Mecha Industries. Тэгээ Phosphor. Оо, AK47 эсбо. Тэгээ Neon, окей. Хоёр улаанаас давгүй хоёр улаан байгаа юм байна. За тэгээ голдуудыг харах юм бол ер нь хамгийн үнэтэй голднууд бол Talon Fatal юм байна дөө. Тэгээд ер нь бол Talon унчвал тэгээ Stonks, Talon Slaughter унчвал бас давгүй. Тэгээ ер нь бол $800-900 юм байна. Тэгээ голд унлаг нэг амир бол Maximum бэж Talon Blue Gem байгаа юм байна шүү. Talon Blue Gem болон Stiletto Blue Gem гэж одоо байдаг юм бол амьдралдаа харж байгаагүй л санагдаж байна. Ямар ч байдаг дээ ш таараа. Тэгээ Blue Gem-нууд бас Max Win юм байна. Тэгээ ямар нэгэн Chroma finish байхгүй. Тэгээд задлаа да. Улаанаас 2-3-аас санагдаж байна. Окей. Энд ч улаан унчудаас давгүй. Гэхдээ I want that Blue Gem. Gold. Окей. Цэгэр уртламын давгүй сконсон. Тэгж өөрийгөө оршоод Magnesium унжээ. M4A4 Magnesium. Окей. Тэгээ хүмүүс бас тэгээд нэг кейснээсээ гол унтлан дарчгүй зүгээр юм шүү энэ гэсэн байдаг. Тэгээд манайх нэг задлж байгаа гол зорилго чи би ингээд энэ тоглоом дотор байгаа бүх кейсийг л задлж үзэх зорилготой байгаа шүү дээ. Тэгээд бүх кейсийг задлаад үзсэн хүн болно гэдэг ч бас тэ жоохон бас нэг нэр төрийн хэрэг байгаа шүү дээ. Тэгээ би бас өөрөө бас тийм сонирхолтой. Та нарын толгойч гэсэн юм бодлоос байгаалах. Тэгээ энэ ч угаасаа би нэг ашиг болно гэж угаасаа бодоагүй. Болдуулт нэг нэрээс 25% буцаагаад авчихсан гэж бодож байгаа. Энд чинь нийтдээ 15 бараг 20 сая төгрөгөөр үргэлжлэж шиг байна. Мань сүүлд нь хамгийн сүүлд нэг тооцоо бодлоо. Яг одоогийн байдлаар одоо манай хамгийн үнэтэй кейс буюу одоо CS:GO weapon case аваагүй байгаа санагдаж байна. Тэр нь 10-ыг авахд зүгээр 3.5 сая төгрөг байхгүй. Тэгээ бусдын авахд 11 сая төгрөг болсон байхгүй. Тэр чинь 15 сая төгрөг мөтгөрөө оруулах юм бол бараг 20 сая төгрөгийн контент дарж байгаа. Тэгээд яа. Энэ ч бас нөгөө Steam Market-д бол хамаагүй үнэтэй тусна. Тэгээ энэ ч гол нь тэгээ дунд нь нэг гол дуртай тэр нь л үнэтэй юм болчихсон. Тэгээ 420 кс атлах нэг гол бол унах байх. Болоод 2 унчаасаа. Тэгээ тэр нь дажгүй үнэтэй юм ч юм бол 50% money back. Okay, that looks kind of good, right? Factory new stat track, please. Minimal stat track. Okay. За энэ нэмэр оролцоос нэг кейс хүртэх мөнгө үнийг даачих бах. $4 даачих бах. Болж байна. The God on Blue Gem, please. Come on.
Гол. Ер нь тэгээ бас энэ дунд чинь тэгээ нөө breakout баттай энтронтик кейсүүд байгаа. Тэнчнээсээ гол таахыг хүсэж байгаа болохоор тэ Манайд одоо ингээд 16 дугаар явсны ер нь бол тэгээ нэг 12 3 нь бол ер нь амтхан кейс бусд нь зарим нь бол жоохон үнэтэй operational кейснүүд болонгой сая маяг даваад исэн шүү дээ. Тиймэрхүү юмнасаад гоё үнэтэй юм унгачмаар байгаа байхгүй. Ундах нь яг хөө тэгээд танахт бас сонирхуудаад ямар хөө юм унд юм байна гэд харуулж байгаа. Тэгээд үнэхээр л юу ундгийг л харууллаа да өөрхий. За тэгээ нийтдээ тэгээд хэдэн доллар үрээд хэдэн доллар авав. Тэгээд та намайг мэдээгүй бол тэгээд манай Kick дээр стрим хийж байгаа. Тэгээд Kick дээр стрим үзээрэй. Тэгээ Kick Монголд хорьцсон байгаа гэдэг байгаа. Тэгээд яг үүндээ тэгээд 30 секундын дотор DNS гэдэг юм бас солиол Kick руу ороод ирэх боломжтой байгаа. Тэрийг одоо хүмүүс сурцсан байгаа л үү дээ. Тэгээд Kick дээр их стрим явж байгаа. Тэгээд Kick стрим үзээрэй гэж урьж байна. За 10-ыг задлсан 5.3 доллар. Окей. 40 доллар үрсэн. 40 долларыг чинь юу юм? 10 жоохон гаруй байвал буцааж авч байгаа юм байна. Тэгээ хэлсний дагуу бол Steam дээр бол 3.1 доллартай л байгаа юм байна. За угаасаа энэ кейс тэгээд ерөөхдөө нийтдээ нэгийг задлах 4 доллар байсан. Тэгээд үнэтэй кейснээсээ үнэтэй авах болчихж байгаа. Дараагийн бичлэг дээр ямар кейс гарыг? Spectrum кейс авна. Spectrum кейс нь нэгийг задлахад 20,000 төгрөг юм байна. 20,000 төгрөг чи ойролцоогоор нэг 5 гаруй доллар. Ер нь бол нэлээд үнэтэй кейсээ. Дараагийн кейсний видеон дээр л гол. Миний санджаар Spectrum кейс дотор юу хаа? Баттай жим байгаа. За бай. Дараагийн бичлэг үзье.